Тэмцэнэ SSS мэдээлэл татах зааврыг хүргэж, багш гэсэн цэсний багш нар гэдэг хэсэг рүү орно. SSS татах товчлуурыг дараад багшаа татна. Танай сургуульд ажиллаж байгаа нийт багш нарын мэдээллүүд гараад ирнэ. За тэрний дараа нэг хуудсанд харах тоогоо хэсгээд хэдэн багш байгаа түүний тоогоор хэсгэн урд талын сумыг чиглээд бүгдийг чиглээд танайд ажиллахаа болсон болон кредит авсан багш нарын урд талын чекүүдийг аваад эхнүүдэд хадгалах товчлуурыг дарна. Тэрний дараа буцах товчлуураа дарахад яг танай сургуульд ажиллаж байгаа нийт багш нарын мэдээллүүд хадгалагдсан харагдана. Магадгүй энэ дотроосоо дахин багш буслах шаардлага үүсэх юм бол үйлдэл цэсний delete гэсэн айкон дээр дарахад устна. Хоёрдугаарт нь хөтөлбөр гэдэг хэсэг рүү орно. Сургалтын хөтөлбөр рүүгээ орлоо. Хөтөлбөр татах гээд татна. За үе шат татна. Төлөвлөгөө татна. За хичээл татахдаа заавал төлөвлөгөө сонгох ёстой. Тийм учраас 3 хөтөлбөрийн түвшин харагдаж байна. Урд талын сумаа задрахаар анги ангиараа харагдана. Ангийн урд талын сумыг задлахаар төлөвлөгөө харагдана. Тухайн төлөвлөгөөн дээрээ дарж агаад 7 дугаар ангид үзэх ёстой нийт хичээлүүдийг нь хатаж авч байгаа гэсэн. Төлөвлөгөө өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дахин төлөвлөгөөнүүдийг бол татж байгаа шүү. Тэгэхээр энийг бол заавал бүх төлөвлөгөөнүүдийг татсан байх шаардлагатай, хичээлүүдийг татсан байх шаардлага үүснэ гэсэн үг ээ. За би 6 дугаар ангиас сонглоо гэж бодоход ингээд татна. Өргөн дундаа задлыг, 11-гээ задлыг төлөвлөгөө хараглаа, дарлаа. Хичээл татах гээд 11 дугаар ангид үздэг нийт хичээлүүд бол ингээд татагдана. Энийг нэг бүрчлэн хийн шүү. Дараагийнх нь 3 дугаарт нь хэдүүлээ анги бүлгээ татна. Бүтэц тохиргоо дотор анги бүлэг рүүгээ орлоо. SS дээр бүх ангиудыг бол бүртгэгдсэн байгаа. 1-р ангийн SS-үүд нь арай орж амжааг бол тэдрийгээ бүртээ орхичих дахин таталтыг хийн гэсэн үг. Одоо байгаа бүлгүүдийн мэдээллүүдийг SS-ээс харах товчлуур дарж агаад харлаа. Нэг хуудсанд харах тоогоо бүлгийнхээ тоогоор ихсгэж агаад эхнүүдэд хадгалах товчлуурыг дарнаа. За дараа нь хэдүүлээд 4-дүгээрт нь суралцагчдаа татна. Суралцагч гэсэн цэсний суралцагчд гэдэг рүү ороод SSS татах товчлуур дараад татхаа дарна. Танай сургууль дээр байгаа нийт суралцагчдын мэдээллийг татж байгаа учраас олон суралцагч байх тусмаа жоохон уншина. За тэрийг бол хүлээцтэй ханаад хүлээж агаарай. Бага суралцагчтай тохиолдолд бол хурдан татагдана. За ингээд суралцагчаа татаад мэдээлэл гараад ирсэн тохиолдолд хэдүүлээ бүгдийг харахын доор зөрүүтийг харах гэж байгаа. Тэ? За ингээд суралцагчид таттай мэдээлэл нэрчлээ тэ. Бүгдийг харахын доор зөрүүтийг харахыг дарангууд зөрүүтэй ангиудын мэдээлэл гараад ирнэ. Тэднийг харж агаад бүх зөрүүтийг шинжилчихэд бүх суралцагчийн мэдээллүүд маань ороод ирнэ гэсэн. Тэнгүүд SS эхнүүдлээ харьцуулаад харангууд бүгд тэнцэж явах юм бол бүх суралцагчид маань ороод ирсэн гэсэн. Нөгөө талаараа анги бүлгийг нь татах боломжтой буюу бас адилхан SS-с татлаа нэг хуудсанд харах тоогоо ихсгэж агаад эхнүүдэд хадгаллаа. Энэ хоёр бол яг адилхан үйлдэл учраас та аливаар нь хийсэн болно шүү. 5 дугаарт нь багшийн заах хичээл. Багш гэдэг цэсний багшийн заах хичээл гэдэг хэсэг рүү ороод баг суур бүгэн дундаар нь багш нарынхаа яг ямар ангид ямар хичээл орох ёстой вэ гэдэг тохиргоонуудаа татаж авнаа. Аз жаргал багш гэхэд 12-д нийгэм судлал ордын байна гэх мэтчлэн гэхдээ энэ талбар дээр харагдаж байгаа мэдээллүүдээ бол сайн нэгтэл шалгаарай. Багш чинь тохиргоо дутуу байна уу дутуугүй. Энэ чинь нөгөө нэг хичээлийн тохиргоотой хамаарал явдаг учраас хэдүүлэнгийнх нь хичээлийн шинэ жил эхлэх болгонд хийдэг тохиргоонууд байгаа гэсэн үг шүү. За энэ хүртэл хийхэд эхний ээлжинд болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.